Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Хорлын Зандрабади. Ганцаардлын гаслан өгүүлэг. Хааны газраас авчирч энд зориуд дасгаж овоолсон юм шиг хэдэн зохион дунд ганц гэр бүртийн. Гэрийн гадаа дөрвөнөдтэй сэксгэр үстэй том хонгорцогтой улаан халтар нохой хаврын наранд гэдсэн ээж тэрийн хэвдэн. Бууцны хөлд янхэр том биетэй хараад хүзүүгэн сунган хаврын өрн салхинд сорогдон сармайсан хонгор цасыг уйтгар таяа ширтлэхээлэн хамран сартал зуулна. Буурал үсэн нэлээн ургаж өрвийсэн харваас ожиг өвчин шаналсан шинжтэй туранхай хөх өвгөн гэрээс гарч ирснээр наранд гэлбсэн нүдийн аривчин сарвчлаад 2-1 алхах гэснээр чадлагүй толгойн иргсэн болтой хошлон гос зуурав. Төөний галан буурсан нүдний харц мөнөөх хар атан дээр тусмагц хошлонгон тавиад хэд алхах гэснээр тамирын тасрах янзтай суун туслаа. Хөлөөн бохирон сууж гайхширан бяцхан азанснан мөлхөж эхлэв. Хэмжвэл 20-30 алхам зайд байгаа тэмээ хүрхэн түнд тимч хялбар байгаагүй нь элтэй. Өвгний хааны газар нь шархиран өвдөж байгаа ийтэй энэ тэнд ганц нэгэр үлдсэн хэдэн шар шүдэн яр зайлхан уйлах энийхэн хооронд өрчилдсэх нь хавхтай нацалдаж цохирсон тарвах шиг харагдана. Дов сондуул тойрч мөлгсөөр өвгөн харатныхан дэргэд хурч очив. Харат эзнэн танад толгоогон өндийлхэн том хүрэн нүдэн аягамдан эргэлдүүлж самсаган сартал зуулан зөөлхөн хуухирлаа. Өвгөн харатныхан ам хамрыг анцугааран арчаад газар чирэгдсээр үзүүрэн сэмэрсэн бурантхийг эвхэх гэснээр болоод бойлын сугалж бүсэндээ хавчуулангууд эхэр татаад хэсэг зуур мэгшив. Тэгсэн хэрн нулимсанд дийл гарахгүй байхад өвгөн анцугаараа дэмээл нүдэн улайтл арчлаа. Харат эзнэн дөрлийн ширтэн. Магадгүй энэ адагуус өдий олон жил ханилсан эзнэн ингэж нос нулимсанд хутгалдан сүйдэж байхыг үзээгүй байж болох юм аа. Өвгөн атны хавиргас сөврөг бөхийг барилж зээд махан барсан малан барсан хүн хоёр яасан муухай юм бэ? Хөрхи муу атмын ийм ч болох гэж гээд гаслав. Нэринч харатан тураалдан хөрч хоёр бүхэн хавиргандаа наалдан босож чадхан болоод удсан янзтай доод газар нь хонгойж илгдээд хавийн бутсандуул мөлжигдөж гүйцжээ. Өвгөн муу атмын айлын ард суул өвлжин идлээд хаваржаанд буухтан хүртэл хоёр гэрийн бүх ачааг ачиж нүүж зөөсөн гэхээс л тартагтан тулгсан байх гэж бодогдоод байсан юм. Уг нь ямар ч зудтай өвлийг даваад хаваржин шагшуулахад ажирдаггүй ламтай юмсан. Энэ бид хоёр даанч хөгширч эрийг нас уулыг цастар нэгчл болж дээ. Даанч хэтэлж хич хоног тоолж бодоход би ч бас мундахгүй. Лав 2 сар хэвтэж гүтгээггүй бол би юу гэж чамааг юмд хөргөхөв гэж өвлөн аргаан барахад дэрс зулгааж аманд нь хийн юм. Толгой нэргээ төдийл хөдөлж болохгүй болохоор нь харатаа налаад нүдэн аниж хөлөөнжид суулаа. Алсыг зарсан улаан халзан замаар жингийн цуваа хөврөн. Үүрийн цолмон гялалзаж хүйтэн жавар хацар долоон. Жинчин ирчүүд хаяа хөөгөлөн нэгэн жигэд хэмээр урагшлах атдын шүд хавирах ширмэн тавхаануудын шир хийх чимээ сонсогдно. Жингийн цуваны манлайд өнгөн ловцтай үзүүрсгэн нэхий дээлтэй өнгөлсөн хүрэн сумын шиг царайтай эдэрээр унаагаан уй давшуургадан урагшлана. Төөний гарт бурантхан атгуулсан өндөр хараат үүр цайхан өмнөх бүрэнхээд сөмөлзөх өндөр давааны оройг ширлхийлэн тайвны наргагүй алхална. Бусад тэмээдийн нуруунд дээр 3 шуудаа гурил ачаад өөрт нь дөрвийг ачсанд гомдол ирж цаадуулдан атаархсан янзгүй тээх ёстой юм тэгээд хүрх газран хүрнэ гэсэн итгэлтэйгээр урагшлана. Монгол жинчдийн эдэр халахдах хэмээх нэрлдэг нар шингэхэр ачаал шүнжи яваад өглөө бууж амардаг дөрвөө дарсан ат дөчгөрсөн эр хоёрыг шалгадаг энэ аргад хүн мал цөмөрөн дассан ажээ.
Нөр өндөр давааг өгсөх үес ачааг хүндэрснээс болж олонг тэмээ бурантхан жангаахын хамт халтиргаа гулгаа ихэддэг болохоор жинчид дор бүрнэн санаа зовж төгшөөрлөн дуу шуун чангарт ташуура малян таснис хийлгэж байхад ачаа хөтлөгчээр цуваа мандайлагч хараат хоёр л юугч хайхрахгүй юундч түүртэйг өмит тайван алхална. Тэгтэл нэгэн ирэ тэмээгэн давчсаар цувааны төрөнд гарч ирээд дагдангуй нэг тэмээ ачаагаан даахгүй хариуг сөхчих гээд байна. Ачааг нь хөнгөлөх юмсан яах вэ? Гэсэн цаатхан. Нөгөө дорж юм уу хат биз. Нэг гурлийн аваад манай хараатан дээр тавьчих гэв. Залуу "Гүй танаа хараат чинь 4 гурилтай яваа шүү дээ" гэж эргэлцсэн маягтай хэлэхтэн дагдан "Зүгээрээ 5-6 та энэ давааг зөндөөн давсан чинь өнөөдөр юу ажрааж аваа дээр цаадмуу чинь энэ өгсөр газар нэг сөхөрвөл босхгүй шүү шал болц" гэж шавдуулав. Төдөлгүй хоёр залуу шуудаа гурал дамжилж авчираад хараатанд очичхав. Хараат ачаандан төрцсөн янзгүй харин ч төр боловч хөлөн амраалаа гэсэн байртай хөсгөн хөтлөн сэгээтэл алхлав. Нар шөнжин халхалсан хар үлнээс зулбан зүхтах мэт огцон галсхийн мандав. Жинчид давааг эсэмэн давсандаа баяр хөөртэй тэмээдэн хэвтүүлэн шоройн мулт татан авлаа. Ачаанасаа салсан тэмээд яран өвсөн толгой шүүрч бэлчээрт гарав. Харин хараат тайван наргагүй хэвцэн гулхийн залгисаар хэвтээд хоцорлоо. Дагдан майхны хормой сөхөж тэмээдэн хойноос харах зуран атан үзээд сандран гарч ирвэл цаатхан тохорхсон мэт огл үсрэн босоод бусдынхаа хойноос тэшлээ. Дагдан эдэр залуу цагийн хаан явдлаас дурсан санаад өнцгийхтэн ухсхийн босох гэж чадлагүй лагхийн суугаад "Хөөрхий муу атан минь, чи тэр жил их гангийн даваанд эдэр халгацсны дараа намайг харуут огл хараагаад сүргийнхээ хойноос тонгочоо одсон шигэн дэн хийгээд босоочтэй гэж гуй" гэд дуун захирдав. Хараат усан хүрээ татсан том хөрн нүдэн дөрлөөлгөн "Чимэн бас минийхэн ижил болоо юу да" гэсэн шиг ширтчээ. "Өвгөн хари" гих чимээнээр дагдан цочсхийлээ. Эмэгн нь аргал төвж хонь хурганы хойноос харуулдаж яваад ирж байгаа ажээ. "За эмгэн минь, муу атам минь нүднээс гарчээ. Чи бид хоёрт мончиг тусвал самтай юмсан. Чи бид хоёрыг айл гэрээ болж ам тоо тусгаарлаж байхад танаа эцэг нэг туранхай хар тайлыг зааж энүүгээр ачлагын тэмээ хийгэхэд нь би өдий юмнаас ганц юм өгтөө яах вэ гэж чамлаж байж билээ. Хөөрхий буянтны хэшиг бидэнд олон жил өгөөж тусан хайрлаа да. Одоо даанч хөөрхий минь" гэд дагдан нулимс унгаж ханцуугаран арчсанд эмэг нь сэжиглэж "Гүй чи яаж байна? Уйлахнуудын чинь хүнийн өхүүлчгээд хүний урманд тусан нулимс гаргадаг мөртөн гүй чи тураалдаа хүрээд босож чадхан байсан муу хөгшин атгараад уйлбал муу яр байгаа да" гэж таснамжирдаад сэвхийтэл нөргөн боссноо сугдаад авлаа. Өвгөн хар цагаан дуугүй хэд алгаснаа "Энэ бид хоёрын нартад амьд явах хоногийн тоо гүйцчээ. Хинэн төрүүлдэг юм бол да. Юу ч гэсэн муу атны хам бойл бурамтхын авчлаа" гэтэл эмэгнэн "Арайч өвчихгүй байлгүй. Би өдөртөл нэг боодол өвс өгч байгаа шүү дээ" гэв. Дагдан эмэгнэр рүүгэн хялсхийж харснаа "Энэ дор орчихсон амтанд ганц боодол өвс юу болох вэ? Адууны шөлөөгч үхрийн ясаар утаад хэвэг багсармал жаал өгөх юмсан. Тэгвэл чи гордлог байн санж" гэтэл эмэгнэн тастаарч "Тэр багсармал хэвэг авах мөнгө хаа байх вэ? Урдын адил авчраад өгдөг нэгдлэг гэж газраалга. Олдогчгүй болж билээ тэр хэвэг чинь. Олдлооч бидэн шиг нь хүчхүрдэг гэдэг биш. Шуудаа хэвэг 800 гэж байна. Тэр их мөнгө хаа байна вэ?" гэж уурлав. Өвгөн ч мөчөөгөн өглөгүй. "Гүй тэгээд яах юм? Хэдэн төгөргөн харамлаж угаад хайрын сайхан амтнан хар сарваж үлбэрүүлэх юм уу?" гэв. Эмгэн дорхноо хэлгэнэж
За чи бид гурав юугаарч тэжээгээ тэнгил авах нь өнгөрсөн зайлвал. Гэтэл дагдан эмгэнийхэн доромж үгэн цочродохдон гараан угс татсан эрчиндэн биеийн татаж авч чадлагүй бөксөрөн яг гítэл суулаа. Эмгэн нь хаяад гэрлүгөө алгаснаа буцаж ирээд аргадав. За би зүүн хотын хүүхдүүдийг хэдэн шуудаа тэжээл ойртуулж айл гэж гуйсан. Өнөө орооноос эхлээд муу хар хатаан тардаж босхийг бодъё гэв. Дагдан хүүхэд шиг баясандан хүний дэм авалгүй босчихлоо. За тэгэж үзээрэй аюурын минь, шөл усогч утаж барьж угаад хар хатаан босчих юмсан. Манай муу адч ухаарэ болоогүй шүү. Хөөх минь мөн сайхан амтанда гэж үгэлсээр өвгөн эмгэнийн тушээд гэртээ орлоо. Хоймрын авдар дээр хадаг дохоото бяцхан сулгай модон жазтай дагдан өвгөний зургийн өмнөх жижиг гуйлын цогцонд хийгээд зарцаажсан сулыг аюур эмгэн асаалаа. Тэрээр нэг гараараа залбирч аманда хэдий мөглээд зуухныхан өмнө очиж суутал гадаа нь машин ирж сүрхийтэл зогсох чимээ гарлаа. Аюур тосоод гарах гэтэл аймагт суудаг баг хүн сүр пархийтэл орж ирэв. Бас хоёр үл таних хүн цаанан цухуйлаа. Ээж хүү хоёр уйлаа малянта уулзав. Учир нь гэвэл айлын отхон мөртлөн эцгийн өвд болоход ирээгүй гэмссэн хүү 40 жил ханилсан өвгнөн унгачхаад уй гашуунд дийл тайтгараагүй байгаа ээж хоёр гинт уулзсан дан ч юм уу. Хөндлөнгийн хүн харахад зүрх шимширм сүрхийд цочмог уулзалт боллоо. Хүү элдв ажил явдлаас болж эцэгтэйгэн уулзаагүйдэн өгтлэн гимшиж байгаагаан их өвгнөн унгаад өнчирч сүйдэд суухт нь ирж хань бараа болоогүйд нь гомдснон ярьсан боловч нэгэнтээ эхүр хоёр юм болохоор дорхнон учран ойлголцож бие биенээ уучлаа. За ээж минь, нэгэнт өнгөрсний хойноос зовж шаналаад яхав. Олон тав үггүй майна сайн унш. Би нэгэнтээ үүрэгтэй юм болохоор танийгаа асрах нь хууль. Ингээд аймагт нүлгэж аваачаар унаа аваад ирлээ. Хоошургшин холоор явах ажил маш их байдаг. Болдогвол өнөөдөр чинь нөөхөд гэж хүүгэн хэлэхэд ээж нь хүй өнөөдөр гин шүү гэж уулгалдан яриагийн тасаллаа. Гэхдээ өнөөдөр чи юу юм бэ? Тэгтээ удаж болохгүй. Гэхэд ээж нь баатар минь нүүдэл суудлах хийнэ гэхэд их ажил байна. Чамаг ингээд л гинт орж ирээд ийм ажил удах юм гэж санаагүй байсан болохоор бодод төлөвлөсөн юм алга. Гэж одоо бодод төлөвлөд байх юу байх вэ? Хэдэн малан ах トゥ нартаа тавиад гэрэн ачлаа гүйцээ. Аймагт очлоо манай хашаанд буучгана. Хоолунд цай сүү бий зөөчгөн. Тэнд хийх юм байхгүй. Манай хэдэн хүүхэд том болчихсон. Танаар харуулах хүн байхгүй. Яахав та зүгээр тэдний орж гарахыг холоос ажиглах л төдий юм. Гол нь сэтгэл амар майнаа уншиж суух. Та тэр чи яахав нүүдэг очдог юм байж. Гэхдээ тэгээ энэ дугаа хэдэн мал амин зуулга маань манийхан гараа салахаар дэмэл үргэж хинээд. Манай энд өвөл цасыг орж сандарч давлаа да хөөмнө. Хэдэн өхөр маань цагийн хатууд сүрхий цөмөрчлөө. Муу аав чинь бор богс хийхгүй зүтгэсээр юм байгаад сүлдэн тэнхэнэгүйсэлгүй сөхөрчлөө дөө хөөрхий. Одоо нэг муу ат маань гадаа босож чадахгүй болоод байна. Эцэг чинж загсан юм. Тэгээгүй ч гэсэн ач буйнам бидэнд олон жил өгсөн амтэн. Бурхан тоон хүүхэд гурван маань насан туршдаа ачиж нүүсэн буйндмал да хөөрхий. Хөөрхий юм уу харатан яаж эзгөө бууцсан дээр хаяад нөөхөв? Наа захана энэ. Тэр тэргүй өгч байгаа юм бол тэргээр яах юм? Олон үггүй юм аа төхөр маргааш эрт нүүш. Өнөөдөр бид нар хэд гурван айлаар буугаад жаалжуул ноолоор болоод ирье. Бас цаад малыг чинч захиж янзлая. Гүй хөөмнэ? Ахын хараан орно биз дээ. Гүй тэдний дуг нь ноолоор нохой долоо өнөө компани нь хүнд битгий өг гэсэн гинлээ. Энэ хүн баруун хойно аман усны цаад хаварж анда. Бас нөгөө муу ихч чинь ирсэнгүй гэж үг заранда. За тэр яах вэ? Тэгээд бүр ноолуургүй бүр хэрэг алга. Үндэн завж алга байна. Тэд нар чинь элдв долоо юм донгосод ажил явдал цаад болж чадхал улс. Үннээ хэлэхэд ноолуур авах гэж хэд гурван юман хураагаад бэл тааруу. Тэднийхэр орно гэж бэлдэж барьсан ч юм алга. Хүрээд очихоор өнөө хэдэн халдар хүүхэд нь аймгийн дэлгүүрийг тэр чигээр наваад очиж байгаа юм шиг л бодож гордон шүд. Төвх цаашаа дараа болъё. Энэ дундах язгүй. Нөгөөдөр ихэд хотод байх хэвээр.
Тэгээд урагшаа явна. Паспорт авчихсан. Худлаа гэхнээ та үз. Ингэж хэлээд Баатар өөрөөсөө паспорт гаргаж үзүүллээ. Хүү ээжийнхэн хийсэн хоолцайг хамаж цааш хийгээд хоёр нөхрийнхөө хамт архитаж эхэллээ. Тэд товтол ноолуурын тухай ярина. Нэг шил спиртээр л нэг хэл ноолуур авна. Гэхдээ тэгвэл мөн башива илүү өгөхгүй. Тийм юм тоолдохгүй. Энэ хөдөөнийхэн чинь хотын хан шимэтчгээд чангараад байх болсон. Тэр хамаагүй. Юун төлөө нутагтан ирсэн бэлээ. Хямд ав хаан лавна. Хоншорч дутхгүй сайн л байна. Харж угаараа гамбаа мөн овш минь. Алив хагэ. Цаан чи юм байна аваад ал. Байх нь байна. Ингэж гудраад байвал хямд ноолуур авах чил өнгөрхөндөө. За яадаг юм. Торхоо гоцгонж байна. Гаргаа тэр. Ууна. Тэднийг инхүү ярилцах зуур аюур эмгэн бодол давтагдав. Уг нь голын хайртай отхон хүүгэн дагаж асруулнаа гэж боддог. Түүнийч хүмүүст ярьдаг байсан энэ хүн яагаад ч юм яг нөөх болохоор дургүй боллоо. Гэлээж тэр аймаг явахгүй. Үгсэн ч сэгсэн ч энтэн хонкор нутагтан байна гэж баг хүүдэн хэлчих зөрөхгүй хүн болохоор буранtaглуулсан тэмээ шиг хаал яв гэсэн газар нь явхаар шийдэж юм хуман янзлахаар орж гарч байлаа. Эхэд хөлчүүргсэн гамбаа гэгч хормой хотон дарлан ямар нэгэн ирж байснаа тэлчгэн өндийж тогтуухан асаж байсан зулнаас тамхи асаалаа. Тэгтэл Баатар гамбаагийн гарлуу зохиж тамхийг алдуулаад арайч хитэрчээ шүү новш минь. Аав минь зулнаас тамхи сахтай ядаг юмч. Гээд цамцын хүү татан докторлаа. Толгоогоон даахгүй улсан хаагээ гэгч нь юу болоод байгаа юм бэ гэж үгэлсээр зуух мөргөн ойчив. Гол руу нүнс орсон зулд орхноо бөхөв. Аюур эмгний гаднаас орж ирэхэд гэрд хав харанхуй хүн найз нартайгаан ундуй сундай унсан байлаа. Тэрээр шүдэн зурж цогцруу өнгийгөөд харал зулмаан дутуу бөгч гээд зулаан асаагаад бурхан болоочийнхон хөрөгдөд залбиран сөхрөн суугаад цорхирэн уйллаа. Баатар хоёр найзынхаа хамт гайгүй эрт болсон боловч хамаг биеийн сулдайж битүү бэртсэн юм шиг хөдөл зөхөж байлаа. Тэгсэн хэрн нүүн гэж довтлон гэр барааг машины твшинд хог хамах мэт чулуудан овоолов. Аюур хар атамдан өвс тавьж өгч услахын хамт түүнээс өршөөл гуйх мэт ганцаараа ярьж хөөрхи муу атан ингээд л орхиос аргагүй боллоо гэж үглэж байлаа. Энэ үед Баатар гэнт уурлан дөрөлцөж хөө ээж та тэнд юу хийгээд байгаа юм бэ гэж хашгирлаа. Ээж нь хормойгоо өшгчин шогшин ирээд ээж нь муу хар атандан өвс тавьж өгөөд гэтэл Баатар тэрийгээр яах гээд байгаа юм бэ та? Тэм дор орсон бол тэр нь таны өвс тус болохгүй. Явъя цаг авчлаа гэд машины зүг эргэлээ. Хөөмөн өнөө мөн нохой тэр байна. Хаана ачихв? Хог гү тэр мөн хөгшин нохоогоор яах гээд байгаа юм бэ? Цогч нохоогон орхих хэрэггүй. За тэгвэл халцхны ард хийчихье. Өгчихгүй байгаа да наад хогч нь. Баатар нохоогоон дуудаж өргөөд хашлаханд хийлээ. Машин хүржигнэн асав. Энэхүү цохиотын хэмээх буудсанд дагдангих гэдэг айл олон он жил нутаглаж мал сүргэн адгуулж өр хүүхдийн өсгөж байсан төвхтэй билээ. Энэ айлын отхон хүн ээжигийн асарч гал голомтон өргөждүүлэн асаахаар гэрэн ачаалан мордох нь энэ. Эдүгэ энэ нутагт нэг айл сохгүй болов. Машин дэрэгдүүр нь хөнгөн өнгөрөхөд хараат айсан уу эсвэл эзнэн явчаар дагах гэсэн үү сүүлчийн хүчэн шавхан өндөсхийгээд биеийн даалгүй тэрийн унлаа. Босох гэж хүчлэн тээжлээд чадлагүй тэр чихтийн өйөөдөв. Энэ агшинд машины явдалд эвгүйцэж дуунд нь боломгдсон халтар нохоо арай гэж нүдэ нээсэнд гэрийн бөөр хүрээ татан харагдав. Тийм зур самбаачлан хашигнаас үсэрч буухтан хамрааран газар хатхан унаад ухаан балартаж хэсэг зур хэвтлээ. Өндөгөөд харвал дэрэгдэн хараат тэрийн хэвтэж
Түүнээс холгүй гэрийн буур дугуйран харагдана. Нохой зөнгөөрөө буурин дээрээ шинжлэн очиод эзнэн Паул нь хохорсон төмпөн эдүүрэнд нь дүүрэн хоол хийж тавьсныг олж хараад баярлан сүүлийн шаргонуулсаар дөхөв. Хоолндоо цадсан хотч галтар гэрийнхэн буурны дэргэд цагрилан хэвтэж өдөржин унтлаа. Өдөш харанхуй болмогц ганцаардан эвгүүрхэж хань татан хар атныхаа дэргэд очив. Хар ат хаяа нэг хөлөөн хөдлөгөж хоолоогоо хоржиг нь ууланд цочооно. Нохой босож гэрийнхэн бууранд очиж жаахан хэвтсэн боловч тэндэн тогтсонгүй. Тэр жилийн нэг өвөл хуучин хэдийн туйранд айлын байшингийн нөмөрт нэг ихээс цоварч гарсан 7 ах дүүсийнхэн хамт муу ихээ ноолон хөхөлж хөхөх гэж нудчиж байхад нь хэнигэн бадирын том гараараа базан дээш харуулж үзээд энэ нэр юм хөөхө алдаргүлэг байна. Монгол угсааны дөрөвнүүдтэй сайхан нохоо болох бах. Энийг чинь авч хотч болгоё гэд сэгсгэр үстэй дулаан өвөртөө хийгээд энэ бууцсан дээр өвлжиж байсан гэртээ авчирснаас хойш эзгүй ихээр ганцаараа унтаж огт үзээгүй гэрссэн энэ эргэтэн ламтан хар нутаг сахиж хоцрохтон хань бараа бодож хар атны дэргэд очих нь төмөн зөв байлаа. Хотч халтар хар атны омруулд хэвтэв. Хар атны хөл тэлчигнэж хоолой хэржиг нь хийж тоохон болоод 50 наргагүй нойрсов. Гэр орноон бодож эзний мөрөөдөн сайхан хоол зөөдөлж байтал сүр сархийг чимээ гарч нохойг цочоон сэрээлээ. Хоёр хар хэрэг тэмээний нүдийг амьдаар нь нухах гэж тэмүүлж байлаа. Хотч галтрын хор шар буцалж хэрээр хилэнтэйгээр дайрав. Далавчан уруулах шахсан хөгшин хэрэг эмэгчнийн дагуулan ухаан малгагүй зайлсан мөртөө холдохгүй. Хад чулуу хашаа сарвчин дээр сууж хошууган балиудын эрлэж холох дугран нохооны уурыг ихэд хүргэнэ. Ийхүү хоёр хэрэг хичнээн хоног хүлээх юм бол доо. Атж өгтгүй, нохойж холддоггүй хэн хэндэн шаналгаатай ажээ. Хань жилгүйгээс гадна хоолгүй гуринхалсан хотч халтрыг нүгэлт хар хэрээнүүд өдөр шөнөгүй зовоож шаналгана. Гэдсэн харцсандаа наалдсан хөөрхийн нохой гэрийнхэн буурин дээр очиод урд нь мянгантаа долоож бараг цоолох шахсан дөмпөн эдүүрэн хальтмэлт долоогоод орчныг ажиглавал ойролцоох том товцогны угт муурын сахал шиг хэдин ширхэг ногоо сүйснийг олж хараад ухсхийн сулгааж зажлах гэж оролдов. Нохон урвалжин соёонд ногоо өртөхгүй нь гачлантай. Хотч галтрыг шүлсэн савируулан ногоо идэж ядаж байхад нөгөө хоёр гайхал хэрэг хар атны толгой дээр сууж сурамгаар тоншиж байлаа. Хилэн буцалсан хотч галтар хар ирчээрийн галтайган буух гэсэн боловч дөрвөн хөлн сулдаад арай гэж шогшин очив. Үзхүүл хар атны нүдний нухархай хонхойж улайран өөрийн эхэл зэвүүцэн харах мэт санагдсанд хэртхийн ухарлаа. Тэгээд ганцаардлын айдас гарцаагүй нөмөрч байгааг сая мэдээд хотч халтар голынхон муухай дуугаар ихэд гаслан тайгаар хэнгэнтэл өлөв. Төөний дууг хадны цуурай давдах ажээ.